За бүгдээрээ сайн байцгаана уу? Хуульч өмбөлөгч Пүрэв Дулан байна. За энэ засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд маань энэ засгийн газрын гишүүдийг суулгачихсан энэ хууль бус хөрөнгийг хураанаа. За энэ төрийн эмчит компаниудын захирлуудын одоо холбоо сүлжээг нь илрүүлж энэ хууль бус хөрөнгийг нь хурааж улмаар одоо энэ үүнийг тогтоох үнэлгээний комисс байгуулах тухай ийм зүйлүүдийг яриад эхэлсэн байна. Хуульгүйгээр наривчилсан хуулийн зохицуулалтгүйгээр засгийн газар нь хууль бус хөрөнгийг хураах үнэлгээний комисс байгуулах ийм шийдвэр гаргах ийм ойлголттой байгаад би одоо үнэхээр харамсаж байна. Энэ нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл энэ улсын хурлд өргөн баригдчихсан байгаа. Өмнөх засгийн газрын хууль зүйн сайдын санаачилсан энэ хуулийн төсөл одоо хүртэл хэлэлцэхгүй байгаа. Үнэхээр Зандан шатар ерөнхий сайд авилга албан тушаалтны хууль бус хөрөнгөтэй тэмцэе. За энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэе гэж байгаа бүлэнд санаачлаад өргөн баригдчихсан байгаа. Энэ хуулийн төслийг батлах дээр санаачлаг гаргаад манлайлж ажиллаач ээ. За ингийн бол танд та алга ташиж баярлая. Тэрнээс биш өнөөдөр 1937 он биш. Өнөөдөр хуульгүйгээр наривчилсан зохицуулсан хуульгүйгээр за ялангуяа хин нэгэн дарга засгийн газрын гишүүн ерөнхий сайд нь гарч ирээд ингээ хууль бус хөрөнгийг дураараа хураах тухай асуудал ерөөсөө байж болохгүй. Хуульгүйгээр даргын үгээр хууль бус хөрөнгөтэй тэмцэнэ гэж байгаа бол эн чинь бол жинхэнэ улс төрийн хилмигдүүлэлт явагдана. За тэгээ өнөөдрийн хуралдаан дээр ярьж илээ энэ аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын захирлуудыг шалгах тухай ярьсан байлээ. Ганц энэ төрлийн албан тушаалтнуудад авилга албан тушаалтны хэрэгт ярихдаггүй шүү дээ. Ерөнхий сайдаа Монгол улсад чинь энэ төрлийн гэмт хэрэгээр хэдэн мянга хэдэн зуун хүн холбогдоод шалгагдах эрх зүйн орчин байхгүй байгаа шүү өнөөдөр хүртэл. Эрүүгийн хууль дээр эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуульд хууль бус хөрөнгийг хураагаад хэрхэн яаж зарцуулаад хураасан хөрөнгийг хаана ямар зүйлд зарцуулах энэ талаар зохицуулалт наривчлан байхгүй учраас энэ хуулийг өмнөх засгийн газрын хууль зүйн сайд санаачлаад өргөн барьсан байгаамаа. За тэгээд энэ санаачилсан хуулиар ганцхан таны яриад байгаа аж ахуйн тооцоотой төрийн өмчит компаниудын захирлуудыг шалгах асуудал биш. Энэ өргөн баригдчихсан байгаа хуулийн дээр Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга, улсын хурлын гишүүд за нийтийн албан тушаалтанд ажил хашиж байгаа бүх албан тушаалтан, төрийн албан тушаалтнууд, төрийн өмчит компаниудын захирал, эрх бүхий албан тушаалт нь 2002 оноос нийтийн албан тушаалтын эрхэлж байсан бүх албан тушаалтнуудыг шалгах, за хууль бус хөрөнгө тогтоогдвол иргэний журмаар гэж байгаа. Хураах ийм хуулийн зохицуулалт явж байгаа шүү. Тэг яагаад энэ хуулийг ерөөсөө ингэж шаардахгүй байж өнөөдөр зөвхөн даргын өгөөр нэг одоо салбарын нэг институцийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлууд гэх мэтчлэнгээр ингэж тоочглоод даргын үгээр ийм комисс байгуулж хөрөнгө хураах тухай ярьж байгаа юм бэ. Энэ бол харин жинхэнэ хуулиас биш даргаас хамааралтай ийм хилмигдүүлэлт улс төрийн ийм шийдвэр гаргалт ийм популяр явагдаж байна. Тэгэхээр үнэхээр та энэ хууль бус хөрөнгөтэй тэмцэе гэж байгаа бол энэ хуулийг баталчихаа. Бүгдээрээ адилхан шалгуулъя.